За сайн байцгаана уу. Намайг Бямсүрэн гэдэг. Би Австралийн Флиндерс их сургуулийг 2018-аас 20 онд Австралийн аваардаар сурч төгссөн хөгжлийн бэрхшээлийн практик бодлого гэсэн чиглэлээр магистр хамгаалж ирсэн байна. Энерл коллежид чанарын албаны дарга менежер хийдэг юм хүн байна. Миний хувьд Австралийн аваардыг яагаад сонгосон бэ гэхээр боловсролын үйлчилгээнээс гадна гэр бүлийнх нь хувьд тийм ээ маш олон боломжуудыг нээж өгдөг ийм маш өгөөмөр тэтгэлэг хөтөлбөр учраас ер нь тэгээ дээрэс нь болохоор хөгжлийн бэрхшээлийн салбар маань их хоцрогдоод хөгжих шаардлагатай салбар байсан учраас өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд энэ салбар төв нэмрээ оруулъя гэсэн үднээс сургалтын систем яг хөгжлийн бэрхшээлтэй хүнд яг ямар байж илүү хүртээмжтэй болдог гэдгийг нөгөө техник технологийн хувьд ном сурах хүчийг өөрөө орон сууц барилга байгууламж гэдэг бүх талаас нь бол харах ийм бодит туршлагыг бол ер нь хөрөмжлүүлэх боломжийг олгосон. За дээрэс нь болохоор маш олон орны тийм найзуудтай болсон. Тэгээд сурч ирсний дараа ч гэсэн бид нэр хэд хэдэн төсөл хөтөлбөрүүд дээр бас хамтарч ажилласан. Жишээлбэл зориулсан Австралийн аваардыг хамарсан эмэгтэйчүүдийн манлайлалын хөтөлбөрт жишээлбэл харааны бэрхшээлтэй залуучуудыг чадваржуулах юм төсөл бид нэр хэрэгжүүлсэн. Хоёр улсынхаа нөгөө системийг бас харьцуулах боломж гарч ирсэн. Ягаад гэвэл нөгөө тэнд дадлага хийгээд яг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зориулсан үйлчилгээнүүд нь яг ямар түвшинд байна гэдгийг тэнд яг сурч авах хугацаанд дадлага хийгээд хараад тэгээ буцаж ирээд Монголд болохоор хөдөлмөр нийгмийн амгалан яамны хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоог хангах үйлчлэгийг сайжруулах төслийн мэргэжилтийг хийж байхдаа бодлогын түвшинд бас ямар өөрчлөлт хийвэл Монгол улсад хэрэгцээтэй байна тэрийг мөн тодорхойлсон. Миний хувьд болохоор хэлний шалгуур маань нэлээд хүнд байсан. Тэгээд орон нутгийн хүн учраас нэгдүгээрт нь хэлж сурах орчин байхгүй. Тэгээд IELTS шалгалтаа бол би 3 удаа өгч тэнцсэн. Австралийн тэтгэлэгт хөтөлбөр маань хов хүнээс маш их ур чадвар шаардна. Ялангуяа таныг сонгож шалгаруулснаар Монголд яг ямар хувь нэмэр оруулах юм бэ? Хэн болох гээд байгаа юм бэ гэдгийг асуудаг. Миний хувьд Австралид сурна гэдэг маань амьдралд нэг л удаа тохиолдох хамгийн том боломж гэж боддог. Яагаад гэвэл хувь хүний хувьд ч тэр ажлын хувьд, амьдралын хувьд маш том шилжилтүүдийг, өөрчлөлтүүдийг авчирч чадсан. За тэгээд ер нь залуучуудаа хандаж хэлэхэд энэ сайхан хөтөлбөрт суралцах боломж хүн болгонд нээлттэй байгаа. Материалаа бэлдээд энэ хөтөлбөрт apply дараа гэж би уриалж байна. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй залуучуудаа уриалж байна тий. Та мань ч гэсэн өөрсдөө голохгүйгээр энэ хөтөлбөрт мөн материалаа бэлдэж өгөөрэй гэж уриалж байна. Энэ хөтөлбөр маань өөрөө төр болон хувийн хвшлийн бүх хүмүүст нээлттэй ийм хүртээмжтэй хөтөлбөр байдаг. Тийм учраас ямар ч салбарт ажиллаж байгаа залуучууд маань өргөдлөө өгөх боломжтой шүү. Австралийн засгийн газар ард түмэнд ийм сайхан боломжийг бий болгож өгсөн. Өргөлж талархаж авдаг гэдгийг илэрхийлж байна. За бүгдээр нь амжилт хүсье.